Сайн байцгаана үзэгчдээ Massimin сайтын сурвалжлах баг тэрэлжид ирээд байна. Өнгөрсөн хавар багшаасаа аялах зөвшөөрлөхөөр бичлэг хийсэн 12-ын 6 анги олонний анхаарлыг татаад байсан юм. Ангийн багш нь 499 мянган лайк хүрвэл аялалд явахыг зөвшөөрсөн бол Баяраа шоумен нэрээр олон танигдсан комедиан Баяраа аялын зардлыг 100% хариуцгаа амласан юм. Тэгвэл өнөөдөр хүүхдүүд ч зорьсондоо хүрч Баяраа ч амлсандаа хүрч тэд мөрөөдлийн аяллаа эхлүүлээд байна. Сурагчнаас минь үлдэж байгаа болохоор ирч хүчтэй ургаж тэмүүлэх тэр нэгэн зүгт энгийн биш сэтгэл татах хүч байдаг юм. Багын явдал би одоо өөрөө 10 жилээ төгсөд 10 жил болсон байна. Тэгэнгүүт миний хувьд гэх юм бол ерөөсөө хонхны баяраа хийж чадаагүй. Тэгэхээр нэгт одоо энэ дархны дүүнрээ баярлуулах, хоёрт өөрийнхөө хонхны баярыг хийх буюу яг одоо миний албан ёсны хонхны баяр энэ болж байгаа. Би ангийнхаа 44 дахь хүүхчийг өөрөө баярлаад дундаа ороод хамтдаа байгаа. Эдгээр амлалт биелүүлнэ гэсэн төсөл маань болохоор 6 сарын 29-өөс 7 сарын 3-ны хүртэл 5 хоног үргэлжилнэ. Тэгтээ яг бэлтгэл ажил бол яг 2 сарын өмнөөс үргэлжилсэн байгаа. Тэгээ ер нь бол их сайхан явж байна. Бүх зүйл яг цаг минутын дагуу ер нь бол нэг энэ хүүхдүүдийг яг 5 хоногт ирснийх ерөөсөө уйдах завгүйгээр сул зогсолтгүйгээр гоё бүтэн өдөр чинь 5 өдрийн турш гоё хөтөлбөртэй байхыг маш их хичээж байгаа. Аюулгүй байдлыг бид бүхэн аяллаа даатгалаар бүрэн хамруулсан нэг хүүхдийн 5 сая төгрөгийн даатгалаар нийт анги нийтээр нь 230 сая төгрөгийн даатгалыг яг энэ 6 хоногийн хугацаанд Дархан, Улаанбаатар, Налайх тэрэлж буцаад Улаанбаатар Дархан гэсэн маршрутад бүхий л үйл ажиллагаан дээр аялал даатгалаа даатгаж байгаа. Мөн бид нар 40 хэдэн хүн яг хот дотор явхад нэлээд шахацалдан за тэгээд зам талбай ямар байх вэ те машин зам одоо ингээл гарцмарц тэрнээс болж бид хүн хувийн бие хамгаалагч нэгдүгээр зэрэглийн бие хамгаалагч одоо яг тухайн өдөр хамтарч ажиллаад тэр хүүхдүүдийг яг ингээд дөрвөлжин хайрцаглаад хин ч хоцрохгүй хин ч одоо тасрахгүй те хин ч одоо цуваа хин нэгэнд ингээд голоор нь таслахгүйгээр авч явж хотодоо ихний хөтөлбөрөөр дуусгасан байгаа. Би болохоор тухайн үедээ за хөрүүл тэрээс хүрэхгүй бол тэрээс гэж бодчихсон. Хүрэх юм бол амлалтандаа өрнө хүрэхгүй бол ямар ч лсэн хэдийн хэмжээнд очисон байна. Тэрийг одоо үнэлээд ямар ч лсэн Дархан руу очиод ч юм уу би хонхны үеийн хөтлөөд өгчих гэж бодчихсон. Баг үрэлтүүнээр DJ хийгээд гоё хөтөлбөрөөр ингээ гаргаад яг гоё комедигаа хийгээд ч юм уу тэ өдөр чин гоё байлгаад өгөөл гэж бодсон. Тэгсэн чинь дүүнэр айгу хойшоортой 400-ээс ингээ урцсан. Дээрээс нь хүмүүс ч гэсэн айгу дэмтсэн гэх юм уу. Тэгэл одоо ингээ контентууд оруулж ийн доор нь хүрж байгаа сэтгэлдлүүд бүх зүйл дээр энэ хүүхдүүдийг Монголын ард түмэн маш их хайрлаж байгааг нь харагдсан. Тэгэхээр энэ хайрлаж байгаа хайрыг нь одоо юу гэдэг чинь итгэлийг нь алдахгүй байхын тулд зохион байгуулалтаа маш өндөр нарийн хийх шаардлагатай болсон. Тэр хариуцлагатай одоо би өөрөө бас унсан байгаа. Энэ аялал дуусаад тэгээд яг албан ёсоор ингээд төгсөөд тарж байгаа болохоор ингээд яг сүүлийн яг хамт байх 5 хоног гэж бодглохлоор бас ингээд нэг чийл аут цаг гарангууд ингээд уйлчих гал аюу дотор нэг аюу сонирн болоод яг тэгээд хамгийн гоё нь бол яг ингээд орой яг ингээд автобуснасаа ингээд яг буух үед яг хамгийн сүүлийн дуу муун дээр бол тэгэл бас нөлөөс бол гарч ирнэ штэ тэгэл. Баялын тухай ингээд төсөөлөл яриад догтлолтол бид нар байсан л да. Гэхдээ бүр яг ийм гоё байна гэж бол бодоогүй. Хөтөлбөрийн дагуу бүх зүйл нь үнэхээр гоё явагдаж байгаа. Бид нар бүр жаргалтай л байгаа. Маш жаргалтай байгаа. Үнэхээр гоё болж байна. Яг бидрийг авах гээд нөгөө автобус хүрээд ирэхэд урд нь нэг ийм автобустай очиж авнаа гэдэг нэг зураг харуулжсан байхгүй юу. Тэгээ яг тэр зурган дээр байгаа автобус ингээд манай сургуулийн хашаар ингээд бидрийг чиглээд ороод ирэхэд тэгэхэд фүү нэрээ юу гэсэн бодол мэдрэж төрсөн. Үнэхээр тэр мөчөөс эхлээл одоо бүр ингээд аялал өрнөд явж байгаа нь заримдаа ингээд үлгэрийн юм шиг итгэмээргүй юм шиг тийм мэдрэмж өгдөг авж байгаа. Би одоо өөрөө 10 жилээ төгсөд 10 жил болсон байна. Тэгэнгүүт миний хувьд гэх юм бол ерөөсөө хонхны баяраа хийж чадаагүй. Тэгэхээр нэгт одоо энэ дархны дүүнрээ баярлуулах, хоёрт өөрийнхөө хонхны баярыг хийх буюу яг одоо миний албан ёсны хонхны баяр энэ болж байгаа. Би ангийнхаа 44 дахь хүүхчийг өөрөө баярлаад дундаа ороод хамтдаа байгаа. Хэдий зохион байгуулж ажилласан аль болох давхар активити үйл ажиллагаа бүх хөтөлбөрүүдэд нь өөрөө хамт оролцох хичээж байгаа. Хүүхдүүд бол ерөөсөө дүүрэн энергитэй. Зогсолтгүй ингээл дуулаад бүжиглээл ямар генерашны дуу ерөөс хамаагүй. Зохиолын ч бай, ардын ч, эстрад ч бүгд яг ингээд гоё энэ сэтгэл нь хөрцөн байгаа учраас автобусандаас дөргисоор байгаа л ирж байна. Тэгээд яг сэтгэл нь хөдлөж шүнж унтахгүй юм. Тэгээд би бол яг ядраад унтаад гэж байгаа. Тэгээд шүн унтахгүй тэгээд өглөө хамгийн эрт босоод ирэх. Зарим нь нэрээ нойр өрөхгүй, доглоо нойр өрөхгүй нэг л явж л. Тийм байгаад байгаа. Тэгээд ер нь сэтгэл бол ер нь амар өндөр байна. Яг ингээд
орой унтах гэхээр л ерөнхийдөө бол ингээд цагийг дэмий өрөөд байгаа юм шиг санагдаад ер нь ингээд энд өнгөрөөж байгаа цаг мөч бүх амар ингээд зугаатай санагдчихж байгаа манай ангийнхан болон надад бид нар одоо нөгөө нэг Яши гээд амар стресстэй байсан ер нь над гэлтгүү зөндөө олон хүмүүс ингээд хичээл номын стресс тэгээ сургуулаа одоо ингээд авч чадах уугүй юу гээл ерөнхийдөө бол одоо ингээд хамаг юмаа даваад гарцсан ингээд ер нь их жаргалтай байгаа тийм ингээд өөдөх завгүй гоё байгаа тэгээд ингээд энэ боломжийг олгосон баяраа холон босод ингээд бидэртэй хамтарч ажиллаж байгаа одоо ингээд байгууллагууд болон ингээд компаниуд биднийг спонсорлж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Бидний үеийн чинь онхны баяр ийм аялал нөгөө өглөөх нь л сувдаа агштай нөгөө хонхны баяраа яриад нэг голын ирэг гараад будаатай шүл хийж идээд буцаад харж исэн гэд тийм аялалд явж исэн хүн чинь нөгөө ийм хонхны баяр ийм төгсөлтийн аялал гэд явахаар бүр төсөөлөмгүй хүлээлт тэр төсөөлжсэнээс бүр хав илүү 200% таа л аялж авч. Анх 11-р ангидаа 11 сар 12 сар хавцаа нээжсэн. Зүгээр одоо ингээ өөртөөхөө ангидаа одоо ингээ бөөнөрөө фан байдаг байдлаа ингээ нийтэд хуваалцъя. Тэгээд үе тэнгийнхэн болон дүү нартаа одоо ингээ өлгөр дуурайл үзүүлж одоо ингээ зөвийг ингээ уриалъя гэсэн үднээс аяж байгаа нээгээд тэгээд ингээ олон дийл хийсэн. Тэгээд энэ бичлэг болохоор зүгээр л тэгэл санаандгүй байж байгаа л ийм бичлэг хийчихье гээл санаандгүй хийсэн чинь ийм гоё аяллыг бид нарт авчирлаа. Тэгээд энэ аяллыг зохион байгуулж өгч байгаа баярахтаа үнэхээр их баярлаа. Амар гоё аялуулж энэ бүр зөндөө дурсамж хүртээж ин хамгийн гоё нь өчигдөр суглаад тэгээ хоёр хүүхэд онгоцор нисэх болоод би ниссэн. Тэгээд мөн баярахын шоу тим баяраа шоу тим багтаас маш их баярлалаа. Бидний арыг дааж ажиллаж байгаа тэгээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Хамтарч ажиллаж байгаа Synergy-ээс баярлалаа гэж хэлмээр